За өдрийн төргийн бизнес анд подкаст сонсогчдод бас үзэгчдэд за бизнесмен эрх редактород аваад орж байна. За өнөөдөр бид нэр одоо нийгэм байгууллага орчин тэгээд одоо хүн амын эрүүл мэндтэй холбоотой нэг за бас мөн тэгээд бизнес эдийн засгийн холбоотой нэг сэдвийг авч ярилцах гэж байна. За энэ бол одоо үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагаа гэдэг юм ерөнхий сэдвээр яг хуу сонсогч үзэгчнээс сонсож яах ингээд хол сонсогч яж магадгүй ч гэсэн ерхэд яг бидний яг өдөр тутмын амьдралд маш хамаатай ийм сэдв байгаа. Тэгэхээр бол яг олон жил ясаар бид нөгөө нэг одоо аль ширний үйлдвэрүүдийг одоо ийм үйлдвэрийн хаягдл ус ихээр яадаг гэдэг тийм уламжлалт ойлголттой ч гэсэн ерхэд нь бол энэ зөвхөн аль ширний үйлдвэрүүд хамаатай биш бусад одоо боловсруулах үйлдвэрүүд хамаатай юм том сэдв. За одоо тэгээд нөгөө нэг мягны сорилтын сангийн шугамар усны салбарт маань компакт гэрээний өрөөнд том одоо бүтээн байгуулалтууд явж байгаа. Тэгээд энэний одоо нэг чухал хэсэг нь одоо үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагаа гэдэг юм засгийн газрын том бодлого явж байгаа. За тэгээд зочдуудаа танилцуулъя. Хүнс үдэ аж хөнгө үйлдвэрийн яамны хөнгө үйлдвэрийн бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын мэргэжилтэнд Цэн Давис ирсэн байна. Өдрийн төргий. Сайн байна уу? За мөн ирээдүйн компани менежер Баттаа ирсэн байна. Өдрийн төргий. Сайн байна. За бид гурван өдөр ер нь яг юун тухай ярих вэ гэхээр за мэдээж ер нь үйлдвэрийн хаягдл ус гэж юу юм те энэ сэдвийг нь яагаад ярих хэвтэй. За тэгээд сая 500 мянган амьдарч байгаа нь Улаанбаатарчууд ер нь яг яагаад хамаатай болчоод энийг сонсох хэвтэй гэдэг дээр ярилцсан. За тэгээд мөн одоо бизнес эдийн засаг талаас ямар үр ашигтай сайн туршсан юу байна гэдэг дээр ярилцсан. Цэн Давис мэргэжилтнээс асуухад юм байна л да ихний асуулт. Ер нь яг үйлдвэрийн хаягдл ус гэдэг нь яг юу хэлээд байгаа юм те ямар төрлийн хаягдлууд гэдэг юм. Тэгээд яг аль ширний салбар дээр ингээ холбогдуулаад яривал энэ дээр яг нэг ерөнхий ойлголт өгөх байдлаар яагаад энэ сэдвийг бид ярих хэрэгтэй юм те тэр талаас нь явуул. Аль ширний боловсруулах үйлдвэр маань өөрөө маш онцлогтой салбар байгаа. Маш олон төрлийн химийн бодисыг хэрэглэж одоо тодорхой хугацааны циклтэйгээр боловсруулах үйл явц яваад түүнээс бэлэн бүтээгдэхүүн буюу савхийг гаргаж авдаг. Хаягдл нь бол хатуу болон шингэн гэсэн хаягдл гардаг байгаа. Үүнийг нь бол хорон болон сульфидийн агуулмжтай одоо бохроос үйлдвэрлэлээс гардаг. Үүнийг бол зайлшгүй одоо цэвэрлэх шаардлагатай байдаг юм өөрөө технологийн онцлог процесс явагддаг салбар баг. Бато менежер асуувал ерхэд яг энэ аль ширний салбар маань одоо Монголын аж үйлдвэрч ер нь хамгийн одоо уг салбаруудын нэг гэж болно шүү дээ. Тэгээд яг хуу сүүлийн жилүүд ерхэд нөгөө одоо хамгийн их бохирдуулж байгаа аль ширний үйлдвэрүүдийн нэг нь уламжлалт тийм ойлголт яваад ирсэн. Одоо бол байдлаараа цэгцэр яаж байгаа юм. Ер нь яг энэний цаана ямар дэд бүтц ажиллаад ямар ажил өрнөдөн гэдэг дээр бас ерөнхий нэг мэдээлэл ойлголт өгвөл та. Аль ширний үйлдвэрлэлийн циклийг аваад үзэхэд яг бидний өвлийн эдштэй хугацаад жилийн сүүлээр буюу 10-11 сараас ахуулаад 1-2 дугаар сар хүртэл массын үйлдвэрлэл явагддаг гэсэн үг. Тэгэхээр тэр хугацаанд аль ширний үндсэн боловсруулалт явагддаг гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламжинд очиж байгаа нийт бохирдлын аль ширний боловсруулах үйлдвэрлэлээс эзэлж байгаа хувь нь би бол 1% гэж сонсч байсан юм байна. Гэхдээ тухайн 1% ногдож байгаа нөгөө гэдэг чинь нэг жусан ногдож байгаа хийм бүтцийн халамж нь харьцангуй өндөр байдаг гэж үзэж байна. Тий. Тэгэхээр энэ системийг бид нэр одоо болохоор аль ширний хаягдл усанд байгаа химийн материалуудыг цэвэрлэгээ тунцжуулах зорилгоор өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай болон урьдчилан цэвэрлэх байгууламжинд хүлээж авч тунцжуулж авч үлдэх. За дараагийн төв цэвэрлэх байгууламжинд явуулж байгаа дараагийн тэр төвшнийхээ бохир усыг аль болох нөгөө тэр үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байхаар төлөвлөж тийм хамтарсан маягаар хийгдэж явж байгаа гэж үзэж ойлгож байна. Өнгөрсөн үйл сэтгүүлчид мягны сорилтын сангийн үйлдвэр дээр очсон л доо нөгөө одоо бохиросыг дахин цэвэршүүлэхдээ одоо том үйлдвэр баригдаж байгаа. Тэгээ тэн дээр тайлбарлаж яхад одоо бид нар ингээд авахын болон одоо аж үйлдвэр янз бүрийн хаягдл ус очдөг юм байна л да. Ер нь тэрний 3-1-ийн нийт одоо зөвхөн аль шир биш та одоо боловсруулах үйлдвэргээ тэр бүхнээс хаягдж байгаа хаягдл ус эзэлдэг гээд хэрвээ тэр одоо үйлдвэрийн хаягдл усыг урьдчилсан байдлаар яг стандартын дагуу цэвэрлэхгүй бол нөгөө нэг цаашаа явж байгаа төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдоод тэгээд одоо тэрний дараагийн шатны одоо байгууллага руу зарим нийлүүд нийж байгаа. Зарим нь бол тэр нөгөө нэг барьж байгаа үйлдвэрт дахин цэвэршүүлэх гэмлээ. Тэгээд хамгийн чухал шатн тэр үйлдвэрийн одоо хаягдл усыг одоо урьдчилан цэвэрлэх үйл ажиллагаа гэж хэлсэн. Ер нь нэг зүгээр бас ингээд том зургаар нь харуул бас энэ
дэд үтс маань яаж ажиллаж ирсэн те одоо харьгаа гэдэг бид нараас нэг тийм байгууламжийн тухай яриа байдаг те ихэд ингээд янз янзын ойлголтууд яваад энэ дэр нэг цэгцлэг маягаар бас ярьж өгөх хэрэгтэй бах те. Ер нь аршир боловсруулах үйлдвэр маань үйлдвэрээс гарсан бохир усыг өмнө нь бол харьгаа урьдчилан цэвэрлэх байгууламж руу нийлүүлээд харьгаа маань төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг байсан. Одоо энэ шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотойгоор одоо бүх үйлдвэрүүд өөрийнхөө үйлдвэр төр урьдчилан цэвэрлэх байгууламжтай байгаад түүн дээрээ бохирдлыг бууруулад дахиад харьгаараа нийлүүлээ харьгаа цэвэршүүлээд төв цэвэрлэх байгууламж өгнө гэсэн байгууламжид нийлүүлнэ гэсэн одоо ерөнхий схемтэйгээр одоо явж байгаа үйл ажиллагаа. Ер нь зүгээр арьс ширний үйлдвэрүүд маань одоо бас яг энэ ажлыг ерөнхийдөө амжилттай хийж байна те. Одоо бол ерөнхийдөө нөгөө мянганы сорилтын сан засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр бол засгийн газар ийм нэлээд том одоо амлалт өгчөд яваад байгаа юм л шүү дээ. Одоо үйлдвэрүүдээ урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгоно гэдэг. Яг арьс ширний чиглэлд ямар байдлын авах вэ? Манай ширний боловсруулах үйлдвэр бол бүгд урьдчилан цэвэрлэх байгууламжийг суйрлуулад одоо явж байгаа. Зарим нь бол 2000 энэ чиглэл бол 2021 оноос энэ чиглэл ирсэн бол манай үйлдвэр 21 оноос хойш өнөөдрийг хүртэл бүгд 100% цэвэрлэх байгууламжаа суйрлуулсан. Туршилт тохируулга хийгээд үйл ажиллагаа чиглэлүүлээд одоо явж байна. Ер нь хэвийн ажилд чадчихэв нь бас миний дууснараа зарим одоо үгдгийн нэг мэрэгжилтнүүд дутагдaltaй нэг тийм асуудал байгаад байгаа шиг үсэстэй. Тийм мэрэгжил яг туршилт тохируулгын хувьд бол мэрэгжил арга зүйн зөвлөгөөр хангах инженер техникийн ажилд бол манай энэ бохир ус цэвэрлэх бүр салбарын хувьд бол маш их дутагдaltaй байгаа. Ажлынхаа ажилтнуудыг бэлтгэх ч гэсэн сургууль хомсдолтой байна. Мон ирээдүйн маань одоо бас баг 20 жил болж байгаа юм үйлдвэр шүү дээ. Ер нь танах өөрийнхөө туршлагаас яривал те ер нь одоо үр дүн ихнээсээ яаж гарч ирж байгаа гэдгийг сонирхол. 2021 оноос технологийн судалгаа хийж эхэлсэн л дээ манайх. Тухайн үед яг арьшир боловсруулах үйлдвэрт одоо бол сайхан гарын алга номтой болсон байна. Тухайн үед болохоор арьширны бохирдлыг ч юм уу үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх талтай холбоотой яг Монгол дээр ч юм ихүү материал бид нарт байгаа. Тэгэхээр ус угийн удирдах газрын инженер мэргэжлүүдтэй уулзлаа. За дээр нь бус улс орнууд руу Итали, Турк, Хятад руу явж туршлага судлаад за мянганы сорилтын сангийн инженерүүдтэй бас уулзж байгаад бид нар зурагчл гаргаж ирсэн байгаа. За яг химийн цэвэрлэг ингэж явна. Арьс ширний цэвэрлэх байгууламж гэдээ ороод ирэхээр өөрөө биологийн гаралтай материалыг боловсруулдаг болохоор биохим талын нэлээд том процесс орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн одоо ингэж суугшууд сантехник гэхээсээ илүү тэр дотор маш том химийн процессор үйлчилж ээж бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж үзнэ. Тэгэхээр бид нар болохоор тэрэн дээр маш том анхаарал хандуулсан. Тэрэн дээр нэлээд том зураглал гаргасан. За тэгээд ямар ч байсан схемээ боловсруулад 2022 оны 3 сард анхны суйрлуулалтайгээд ус угийн удирдах ганцрын инженерүүдтэйгээ туршилт тохируулга хийж гисэн. За тэгэхээр анхны орж ирж байгаа бохирдол усаа нэг 60-аас 70% цэвэрлж байгаа үр дүн гарч ирсэн бид. Тэгээ тэр маань өөрөө бидний ус угийн удирдах газар төгсөн лабораторийн шинжилгээний хариу, за байгаль орчны шинжилгээний лабораторийн хариу, усны дүү газрын лабораторийн хариугаар баталгааждаг. Тэгээд шат хэрэгт тусан бид нар өөрсдийн гэсэн тэр мэдлэг ноу хавгаа хуримтлуулад одоо бол ямар нөхцөлд ямар бохирдлыг хэр төвшин цэвэрлэх боломжтой вэ гэдгийг одоо хүлээгээд авсан байгаа гэж ойлгож байна. Ер нь зүгээр ийм одоо урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулахад яг хөрөнгө оруулалтын хувьд бас ямар зардал гардаг юм те. Арьс ширний үйлдвэрүүд бол яг бусад хүнсний том үйлдвэрүүдтэй харьцуулахад арай бас бага гэж сонсогч яасан энэ талаар яах вэ? Бидний ашиглаж байгаа ус тийм биш л те. Яг боловсруулалтанд ашиглаж байгаа ус. За хүнсний үйлдвэрүүдтэй харьцуулахад хоногт нэг 100-аас нэг 300 м3 орчмол байдаг тийм хэрэглээтэй гэсэн. Гэтэ энэ маань жилийн ерөөсөө нэг 4-5 сард хэрэглэгддэг гэж үзэж болно гэсэн. Гэхдээ бидний бохирдол дотор агуулгаж байгаа тэр хийм бодисын халамж нь харьцангуй өндөр байдаг. За манай байгууллагын хувьд бол нэг 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан. Тухайн үед дэмжлэг үзүүлэн татврын бодлогоор яана гэж хэлсэн тийм юм яалгүйр цэвэр нийгмийн хариуцлагын асуудал тал руугаа ойлгож өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан байгаа даа. За одоо бол яг энэ тал дээр бол маш том дэмжлэг ер нь бол шаардлагатай хөрөнгө оруулалтын болоод техник технологи. Одоо манай JICA, мянганы сорилтын сангийн мэргэжилтнүүд, гадаадын мэргэжилтнүүд ирээд маш сайхан зөвлөмж өгөө явдаг ус. Ус угийн удирдах газрын инженерүүд маань ч гэсэн энэ тал дээр нэлээд олон судалгаа хийгээд одоо бол үйлдвэрлэлийн цэвэр ус аялал ус цэвэрлэх тал дээр бол маш том мэдлэг туршлага хуримтлуулаад эхэлж байна л гэж харж байгаа гэсэн. Эннээс цаашаа бол бүр дардам явах байхаа л гэж ойлгож байна.
та ярьжсэн түрүү ингээд ерөнхийдөө нэг юм 27 яг онцлог үйлдвэр байгаа ширтийн салбарт тэгээд тэднүүрээ бүгдээр бас өөрсдийн хөрөнгө оруулалтаар тэр байгууламжийг суурилж ийн гэсэн үг. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар зарим нь одоо экспортыг дэмжих төсөл хэрэгцсэн манай хүмүүсүүдээр хөнгөлөлтийн яам дээр тэр төслийн хүрээнд одоо хөнгөлөлтөө зээл аваад зарим нь одоо тоног төхөөрөмж юугаа сорилуулсан байгаа. Хөрөнгө оруулалтаа шийдсэн. Ер нь бол ихэнх нь нийгмийн харилцаа хүрээнд өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаад цэвэрлэх байгууламжаа сорилуулсан. За байгаль орчин яг хүмүүний эрүүл мэнд талаас нь ерөөхдөө ойлгомжтой тааш тусна. Зүгээр яг бизнес эдийн засаг талаас нь авч үзвэл бас одоо ингэж өрсөн цэвэрлэгийн одоо тогтолцоо төлөвшснээр яг бас том зургаараа ямар тийм үр ашигтай байж болох вэ гэдэг дээр. Ер нь бол бусад улс орнуудын туршлагаас харахад үйлдвэр өртөг зардлаа бууруулахын тулд авшир босруулах үйлдвэр яаж хөгжиж байна гэхээр дундаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай төвлөрсөн бийжж өртгөө бууруулж байгаа. Ер нь бол олон улсын туршлага дээр яг байршлаасаас болж байгаа юм тий. Тэгээ ер нь бол хөвчлэн дандаа дундын цэвэрлэх байгууламжтай байдаг. Үйлдвэр болгон биш тустай биш дундын цэвэрлэх байгууламжтай бийжж бүтээгдэхүүнийх өртгийг бууруулж байгаа гэсэн. Ер нь одоогийн нөхцөл байдал төр бол манай улсын яг одоо энэ схемээр ингээ явж байгаа схемээр бол бүтээгдэхүүний өртөг бол өндөр гарч байгаа. Ер нь зүгээр цаашид ингээд энэ систем бүрэн төлөвшхийн тулд бас яг юу анхаарах хэрэгтэй гэдэгт та ярил. Ер нь зөвхөн арьс шишээр биш ингээд нийт одоо аж үйлдвэрийн салбартаа үйлдвэр жижиг үйлдвэр болгон цэвэрлэх байгууламжийг аваа явна гэдэг асуудалтай. Энэ дээр өөрөө мэрэгжлийн инженер чадварсан ажилтан шаардлагатай. Энэ өөрөө тийм элбэг биш хумс. Тэгээ энэ процесс өөрөө зүгээр нэг энгийн нэг сантехникийн инженер аваад явахад бас амаргүй. Энэ хүн өөрөө биохим талын ч юм уу хим талын үнэтэй хосолж яж бүрэн зохицотгаар нь яг энэ үйлдвэрлэлийн хаягдл усыг цэвэрлэх тал дээр тийм боломжтой гэж би бол харж байгаа. Тэрнээс гадна дан үйлдвэр болгон өөрийн цэвэрлэх байгууламжтай болоод эхлэхээр өртөг гэдэг юм яриад. Одоо жишээ нь аширны үйлдвэрийн салбарыг үзээд төв цэвэрлэх байгууламжид 1 м кубээр 3000 орчим төгрөг, урьдчилан цэвэрлэх байгууламжиндаа дахиад 3000 орчим төгрөг. Тэгээ өөрийн зардал 3000 орчим төгрөг ч гэдэг юм. Ингээ явахаар бохир усан дээр зарж төлбөр бол 3 дахин ингээ явчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ өөрөө өртөгд нэмэгдээд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг унгаад эхэлдэг тал байна. Бид нар цаашдаа явах вэ гэхээр паркинг хэмжээнд, паркинг сүлжээнд төвлөрсөн нэг цэвэрлэх байгууламжтай тэр дээрээ бүгдээрээ анхаарлаа төвлөрүүлж ажилтдаг бол хамгийн зөв систем гэж ойлгож байгаа. Бид нар ч гэсэн сая ерөнхийлөгчийн ажлын өрөөнд Туркээр явлаа. Өмнө гарч явсан туршлагуудыг харж байхад босруулах үйлдвэрүүд нэг том парк зөвлөөр байдаг. Паркинг цэвэрлэх байгууламж маань өөрөө яг тэр үйл ажиллагаа бохирдолтой таарсан хамгийн сайн цэвэрлэх байгууламжууд байж чаддаг. Ингэснээр өртөгч хэмнэн байгаль орчин нөлөөж байгаа сөрөг нөлөөлөгч бууруулах асар том даваа талтай байж чаддаг. Яг нь урьдчилан цэвэрлэх байгууламж гэхээр тодорхой ингээд тэр бохирдлын хувь хэмжээг түрүүн та 60% гэж хэлсэн байх та авч үл. Ер нь яг зүгээр бас ингээд таны мэдхийн талаас хажид юм асуугаад ер нь яг ямар бохирдуулагч байдаг. Хэрвээ тэр бохирдуулагчид нэг авч үлдэхгүйгээр ингээд явуулчихвал бас цаатлын нөгөө нэг дид бүстэй яаж нөлөөлдөг гэдэг дээр бас жоо ойлголт өгөх хэрэгтэй баг тийм. Аршины бохирдлыг сульфид хором за бус маш их умбур боцогтой будгийн дамжлага их гэж 3 хааж байгаа. Тэгэхээр сульфидийн агуулмжтай ус хэрвээ цэвэрлэгдэхгүй явсан тохиолдолд энэ маань өөрөө орчин нэлийн өндөр 9-өөс 12 3 орчим байдаг. Тэгэхээр сууг шуудууны одоо илэгдэл хорогдолд маш муугар нөлөөлдөг. За дээр нь сульфидийн агуулмжтай материал өөрөө хором ч юм уу бага pH-тэй орчинд одоо эсэлтэд орохороо аюултай хий үсэх эрсдэл гарч иж байдаг гэсэн. Тэгэхээр бид нар тэр тухайн орчинд нь тэр болгоныг салгаж тусдан цэвэрлээд за мөн түрүүний ярьсан хүнд металл буюу хоромыгаа өөрийн гэсэн лагаар нь одоо барьж үлдээд иймэрхүү цэвэрлэгийг хийж юм л да. Хэрвээ энэнийг гүйц цэвэрлж чадлагүйгээр төв цэвэрлэх байгууламж руугаа явуулсан тохиолдолд нөгөө бактерийн биологийн цэвэрлэгэнд маань сөрөг нөлөө үзүүлээд эхэлнэ гэсэн. Төв цэвэрлэх ажлын гол бичил ажилтнууд байгаа даа шүү дээ. Тэрнийхээ үржлийг зогсоогоод эхэлнэ л гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор аршины боловсруулах үйлдвэрүүд одоогоор бид нар дотоодын цэвэрлэх байгууламжаараа нэг оруулж цэвэрлжлээ. За урьдчилан цэвэрлэх байгууламжийн алд маань дахиад химийн цэвэрлэгээ хийж байгаа болохоор хоёр шатлалын хим болон механик цэвэрлэгээ хийж болохоор төв цэвэрлэхэд очиж байгаа ямар ч байсан тэр бохирдол бол нэлээд өндөр түвшинд буураад цаашаага эцсийн цэвэрлэгээ хийхэд бол нэлээд тус тэмтэй байж байгаа болов уу гэж ойлгож байна. Ер нь зүгээр энэ бүхэнтэй холбоотой
яг хөө мэдээж засгийн газрын тодорхой зорилт хөтөлбөр байгаа. Ер нь том бодлого нь яг өөрөө бас яг ийм цэгцэрч чадсан уу те одоо хууль эрх зүйн хувьд ч гэдэг юм уу. Одоо энд нөгөө нэг ийм тарифын асуудал ч болох байх те янз янзын татварын хөшүүрэгч гэдэг юм. Ер нь яг зүгээр энэ систем ингээд гоё ажиллахын тулд яг тэр талаас санхүүгийн хувьд татварын хувьд гэдэг юм ямар хөшүүргүүд механизмууд хэрэгтэй нэг том усны салбар ярих гэж байгаа шүү дээ. Ер нь ачаалал эрсдэл нь үйлдвэр дээр ичж байгаа гэсэн үг. Яг тухайн 21 оноос 22 оны үед бол галын татраас чөлөөлнө гэж яригдж байгаад одоо бол чөлөөлөд эхэлж байгаа. Тэгээ тухайн үед чөлөөлөгдөөгүй яг бид нар өөрсдөө 100% татвар мутвараа төлөөд тодорхой дэмжлэг авалгүйгээр явсан. Гэхдээ усны узраас хаягдл ус бохир усны төлбөр гэж байдаг. Тэгэхээр бид нар зарим нэгэн улирал жилийнхаа төлбөрийг бас хөнгөлүүлсэн тал бий. Энэ тал дээр цэвэрлэх байгууламжаа суйрлуулчаад үйл ажиллагаа жигдрүүлснийгээ дараа хөнгөлүүлсэн тал бий. За одоо жишээ нь бид нар өөрсдийн хаягдл усаа хоёр шатлалтайгаар үйлдвэр дээр нэг цэвэрлээд урьдчилан цэвэрлэх байгууламж дээр нэг химийн цэвэрлэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ давхарцсан нэг тийм төлбөртэй холбоотой юм гарч ирж байгаа гэсэн үг. Дахиад төв цэвэрлэх байгууламж дээр нэг төлбөр гарч ирж байгаа гэсэн үг. Энэ үйлдвэрт орж иж байгаа нөгөө өртөгтэй холбоотой асар том эрсдэл ч гэдэг юм уу дарамт ч гэдэг юм тэр төлбөрийг бас нэг жаахан нааштайгаар шийдэхээр урьдчилан цэвэрлэх байгууламжийн төлбөрийг арай ондоо үйлдвэр дээр явж байгаа арга хэмжээр рүү шилжүүлдэг ч юм уу тийм талын дэмжлэг бол одоогор нэг шаардлагатай байдаг. Ер нь зөвхөн арширч гэлтгүй бус ноос ноолуур хүнсний үйлдвэрийн салбарууд дээр ч гэсэн энэ бүрдүүлж байгаа салбар эхлээд яг тэр нэлээд өндөр өртгийн болоод үйл ажиллагааны нэлээд жоохон тийм ачаал орж ирэх болов гэж бодож байна. Ер нь зүгээр яг зөвхөн аршир гэлтгүй одоо бусад нөгөө одоо юм одоо юу гэдгийг ийм урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулах шаардлагатай үйлдвэрүүд байгаад байгаа шүү дээ. Миний харснаар нэг 70 орчим үйлдвэр байгаад байгаа шүү. Одоо бусад боловсруулах үйлдвэр хүнс одоо махан бүтээгдэхүүн сүү одоо юу гэдгийг те. Ер нь бусад одоо чиглэл бас байдал ямар байна? Ер нь ажил хэр урагштай явж байна? Зарим үйлдвэрүүд нэлийн том хөрөнгө оруулалт хийгээд нэлийн том тийм хүчин чадалтай байгууллагын суйрлуулах шаардлагатай юм шиг байна шүү дээ. тий. Бусад салбарын жишээлбэл хүнсний салбар дээр хэд манай Апо хувьцаат компани одоо нэлээд манлайлалтай. Одоо энэ урьдчилан цэвэрлэх байгууламжийнхаа техник эдийн засгийн судалгааны ажлыг 21 оноос хойш хийгээд одоо бүтээн байгуулалтаа эхлэхээр яг ажиллаж яг судалгаад байсаад одоо бүтээн байгуулалтаа эхэлж байгаа гэсэн. Маш өндөр зардлаар маш том бүтээн байгуулалт хийж байгаа. Ер нь тийм 10 орчим үйлдвэр байгаа гэсэн тоо байсан шүү дээ. Одоо үгдгийн ихэнх одоо тэр нөгөө нэг хаягдл усыг гаргадаг тийм үйлдвэр байгаа. Тэднэр дээр суйрлуулчихад ирэхэд яг үндсэн тэр нөгөө хаягдл усны асуудал шийдэгдэх гэдэг нэг ойлгосон. Ер нь одоо тэр 100 гаруй үйлдвэр гэдэг байгаа шүү дээ. Тэдгээр нь бүгдээр л цэвэрлэх байгууламж суйрлуулах шаардлагатай гэсэн. Тэгжээж одоо энэ шинэ төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа маань хэвэн явагдана гэж судлаачид гаргасан үндсэн дээр тийм одоо шийдвэр засгийн газраас ч гэсэн тийм шийдвэр гарсан. Одоо хэрэгжилтийг хангаад ажиллаж байгаа гэсэн. Одоо ингээд яг нийт бас нэг усны салбар аваад үзэхээр мянганы солилтын сан бол айгүй нөгөө нэг тийм том түүхэн юм хийж байгаа шүү дээ угаасаа. Тэгээ одоо усны шинэ хөөсвөрийг гаргахаас эхлээд за тэгээд урьдчилан цэвэрлүүлэх шат. За тэгээд төв цэвэрлэх байгууламжаас одоо өөр хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж байна. За тэгээд тэндээс гарсан усыг одоо захин цэвэршүүлэх өөр нэг том үйлдвэр баригдаж байгаа. Ингээд яхаар нөгөө нэг дахин цэвэрсэн усыг эргээд хэрэглээнд оруулах гэдэг асуудал яригдах гэдэг. Яг тэгэхээр бид нар чинь дандаа нөгөө нэг хүний усаа ингээл юм болгонд ашиглаад байж болохгүй тий. Тэгэхээр одоо ингээд зүгээр яг одоо Coca-Cola бол яг дахин цэвэрсэн усаа зарим нэг байдлаар ашигладаг юм билээ. Гэхдээ тэрийг ингээд байгууллагууд яагаад авч ашигладаг гэхээр нөгөө нэг шууд хүний усаа аваад ашигласан тэрнээс илүү хямд тосчаад идэг юм билээ л дээ. Тэгвэл одоо цаашдаа бас ингэж ээжж болохгүй шүү дээ. Юм болгонд хүний усаа ашиглаад ээж болохгүй тий. Ер нь нөгөө нэг дахин цэвэрсэн усыг ашиглах тэр бас дэд бүтц ямар байх хэвтэй. Энэ систем хүчихэд бол бас ямар хөшөөрөгд хэрэгтэй гэдэг дээр арширны зарим дамжлагууд дээрх усыг ер нь бол эргүүлэн ашиглалтанд хэрэглээд эхэлсэн байгаа гэсэн үг. Одоо манай дархан минж дээр бол том жишээ байдаг, дарханд байдаг. За манай хувьд бол зарим нэгэн дамжлагаас гарч байгаа бохир усаа цэвэрлэгээний дамжаас уурын конденсатагаа холиод тоног төхөөрөмжийнхаа услага цэвэрлэгээр ашигладаг талын тийм туршлагыг судлаад эхэлсэн гэсэн үг. За яг боловсруулах технологиг аваад үзэхээр өөрөө тэр дотор нэлээд химийн уруул явагдчихэдэг учраас яг гэдэг чинь нөгөө анхны шин чанараа байхгүй байгаа усыг саард усыг ч юм уу технологид бүрэн ашиглах жоохон боломжгүй тал юм байдаг. Гэхдээ бид нар өөрийн гэсэн гарч байгаа цэвэрлэх байгууламжаасаа гарч байгаа усаа зарим нэгэн уурын конденсатаа холиот ч гэдэг юм уу аль болох ус эргүүлэн ашиглах ус хэмнэх технологи руу чиглэсэн юмнуудыг арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн байна.
За жишээ нь эдэлгийн дамжаас гарч байгаа хоромын шимтээ ус гэж ярьдаг л да. Тэрийг эргүүлэн ашиглаж болдог. Хоромоо буцаад эдэлэхэд нь. Тэр систем бол манай зарим үйлдвэрүүдээр нэлээд ач холбогдолтойгоор суйрлуулагдаад явж байгаа гэж үзэж байна. Одоо нэг ийм ойлголтод байгаад байгаа шүү дээ. Яг хүмүүс ялгааг нь мэддэг. Хаягдл ус гэж байна, бохир ус гэж байна, саарл ус гэж байна, дахин цэвэршил ус гэж байна, гүн цэвэршил ус ингээд янз янзын англи яваад байна. Энд дээр бас яах хичээл авах. За миний хувьд болохоор саарл ус гэдэг маань өөрөө үйлдвэрлэлийн төвшнөөс тодорхой хэмжээнд цэвэрлэгдсэн усыг саарл ус гэдэг. Тэрийг тэгтээ яг дангаар нь бас энд өөрөө тодорхой хэмжээний найрлагатай байгаа учраас яг дангаар нь ашиглаж болохгүй учраас одоо бид нэг уур ашигладаг шүү дээ үйлдвэр маань. Тэгэхээр тэрний конденсаст буюу тэрнээс ялгарсан устай болохоор харьцангуй зөөлрөө авчдаг гэсэн. Тэгэхээр тэр тоногуд руугаа ашиглахад тэр дөхөмтэй яг дангаар нь шууд ашиглах гэсэн. За хаягдл ус гэдэг ихлээрээ бид нар технологиос бүр гараад ирсэн хаягдл усаал ер нь бохир ус хаягдл гэдэг бол нэг ойлголт гэж үзэж болно гэсэн. Тийм. Бохирдуусан хаягдл усыг л ер нь бол яг цэвэрлэхээрээ орж иж байгаа цэвэрлэхээрээ дамжиж өнгөрж байгаа тэр усыг бол хаягдл бохир ус гэж нэрлэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжаас дахин цэвэршүүлэх үйлдвэрээс ороод гарсан усыг дахин цэвэршүүлэх ус гэж нэрлэдэг юм тий. За тэрийг бол бид нар бол цэвэрлэх байгууламжаараа дамжаад өнгөрсөн болохоор цэвэршүүлсэн ус гэж үзэж байгаа байхгүй. Манай төвшөнд бол саарл ус гэж харж байгаа гэсэн. Гэхдээ найрлага нь бол яг чинь бүр маш сайн мембранаар фильтрээр оруулаад тэр төв цэвэрлэх байгууламжийн дахин цэвэршүүлэх үйлдвэрээр гарч байгаа устай харьцуулахын аргагүй бохирдолтой байгаа л. Тэгэхээр таярын хувьд бол одоо ингээд яг одоо энэ ажилтай нийлээд одоо зугарлаад их юм нийлээ хугацаа өнгөрсөн бас аюу их тийм мэдлэг ур чадвар суусан одоо баг зөвлөх төвшөнд очсон байх гэж бодож байна. Ерөн зүгээр яг тодорхой ажлын хэсэг явж байгаа хэрэг тийм яг тэр талаараа бас тодруулж ярил. Ажлын хэсэг ажиллаж байгаа манайх тэр ажлын хэсэг маань одоо урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, туршлага солилцох янз бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. За үүний хүрээнд манай мөн ирээдүй Батаван маань одоо 2-3 туршилт хичээлийг одоо бусад урьдчилан цэвэрлэх байгууламж суйрлуулах гэж байгаа бусад салбарын үйлдвэрүүдтэй туршлагаа солилцох, мэдээлэл өргөх одоо ингэснээрээ тэр үйлдвэрүүд одоо цаг хугацаагаа хэмнэх, алдааг нь давтахгүй байх тий эдийн засгийн хожигс үр ашигтай байх гэдэг тийм үднээс одоо бусад үйлдвэрүүдэд туршлага солилцоод одоо хичээл энэ төр зааж явж байгаа. Тэгээ энэ талаар өөрөө дэлгэрэнгүй хэлэх байхаа гэж бодчих. Одоо сайхан гарын авлага зөндөө бий болцсон л да. Мянганы сорилтын сангаас гаргасан гарын авлага энэ бохир усны цэвэрлэгээ тал дээр бас JICA-гийн оролцоо бол маш өндөр байгаа. Тэдний дуршлаг дээр суурилсан онлайн мэдлэгүүд маш их тус дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр манай байгууллага 21 оноос тэр схемийг бий болгох гэж тэр яг өөрсдийн үйлдвэрлэл тохирсон цэвэрлэх байгууламжийн схем технологиг гаргаж авах гэж нэлээд цаг хугацаа өөрж бас нэлээд зардал гаргаж ийштэйш явж үтсэн л дээ. Тэгэхээр энэ цаг хугацаа алдах, энэ хөрөнгө алдах асуудлыг аль болохоор хөнгөвчлөх зорилгоор ижил төстэй үйл ажиллагаа явж байгаа сонирхож байгаа байгууллагуудтай бол бас зөвлөж одоо харилцаж өөрсдийн мэдлэгээ хуваалцаж тэгж явж байгаа тийм тал бий. Одоо салбарын одоо мөн цэнтэй мэрэгчлэлтэн болж шүү дээ. Яг тэгж ярьж байхгүй бас манай суугийн инженерүүд маань бол бас биднэрт маш их сайхан зөвлөгөө өгдөг. Цэвэрлэх байгууламжтай дээр хурж ирээд тэрний чинь агаар нь юм шүү, энэ шүү гэдэг. Манай би бас суугийн удирдах газрын инженерүүдтэйгээ нэлээд бас ойрхон ажилладаг. Тоосны дараа техникийн үндэсний их юм уу тийм одоо хэсэг мэрэгчлэлтнүүд бас бий болоод үлдэхэл ахaltaа одоо энэ төсөлд босгол. Энэ дээр бас нэг чухал мэрэгжил гэдэг биохим талын хүмүүс бол их чухал санагдаад байдаг тийм. Тэгэхээр манай дээр бас яг энэ анх суйрлуулахад Ecobetech гэдэг компани туслаж дэмжлэг үзүүлэх тэдний инженер нь одоо захирал нь өөрөө биохимийн хүн байсан ч гэдэг юм. Тэгэхээр бид нар сантехник биохим хоёр хамтарч ээж энэ цэвэрлэх байгууламжийг ажилуулна гэхээс биш. Ер нь бол нэг тийм амархан ажиллуулад явах хэмжээний зүйл бол биш. Аль болох болж өгвөл паркийн хэмжээний зохион байгуул хамгийн зөв гэсэн. Хүн хүч, аюулгүй байдал. За дээр нь санхүү эдийн засгаа ботсон ч гэсэн паркийн хэмжээ зохицсон маягаар л явбал зөв харахтай. Тэгэж арь ширийн салбар нь бол ерөнхийдөө ийм салбарт одоо манлайлаад ийм жишг гүлдээх гэдэг шүү дээ. Тэгээд цаашдаа за нэг иймэрхүү ер нь яг зарчмаар ийм тогтолцоогоор явбал тийм бэ нэг одоо босод одоо нэг боловсрол үйлдвэрүүд гэж бас орж ирэхдээ замыг засах гэдэг шүү дээ. Тий, хошиужилж байгаа. Тэрнээс бас манай бусад салбарынхан бас сайхан бүтээн байгуулалтад тэгээд бас урьдчилан цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа салбарууд ноолорын салбар маань бас баха ноосны үйлдвэрийн салбарч бас нэлээд бас ажиллаад хийгдэж байгаа. За тэгэхээр ер нь одоо цааш бас ямар одоо төлөвлөгөөнүүд байна? Яг одоо арь ширний салбарт яг
Одоо эн чинь ингээд цааш ингээд олон удаан жил ажиллах хэрэгтэй ингээд систем шүү дээ. Гэхдээ бас сорилтууд байгаа даа нэр нэг ямар шийдлүүд харагдаж байна. Ер нь манай хүмүүсүүдээ жоохон юмны зүгээс бол одоо төвлөрсөн паркинг хэлбэрээр энэ үйлдвэрүүдийг одоо хөгжүүлж иж энэ одоо өртгийг бууруулах, дундын цэвэрлэх байгууламжтай байлгах одоо тийм бодлого хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд одоо эмээлтийн эко аж бүлтрийн паркинг дэд үтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байна. Мөн шинэ ховд гээд баруун үсэд үйлдвэр технологийн паркинг дэд үтцийн бүтээн байгуулалтыг хийгээд бараг энэ онд дуусгаж хүлээлгэж өгөхөр одоо ажил явуулж байна. Мөн дархан уул аймагт хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн зохицол, хүнс хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн зохицолбыг байгуулахаар ингээд бүсчилсэн хөгжлийн дагуу ингээд паркинг хөгжлийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ нь одоо тодорхой тэзүү хийгдээд хөнгө оруулалт шийдэгдсэн ажлууд байна эсвэл шийдэгдсэн. Одоо шинэ ховд үйлдвэр технологийн паркинг бүтээн байгуулалт бол энэ онд дуусгаж байгаа. Одоо үүнд бол зам, захилгаан, дулаан, цэвэрлэх байгууламжийн зэрэг дэд үтцийн бүтээн байгуулалтын ажлууд холбоос орж байгаа. Ингээд энэ онд л хүлээлгэж орон нутагт хөгөр манай хөтэж явах юм ажиллаж байна. Мөн эмээлтийн эко аж үйлдвэрийн парк бол яг манай аширны үйлдвэр одоо аширны үйлдвэр түрүүн Батав ярьсан 34 онд энэ яг энэ байршил дээр одоо хаа дөрвөн хурдгуул байршил дээр бол яг паркинг хэлбэрээр кластерч ажиллаж исэн дундаа цэвэрлэх байгууламжтай тэгж ажиллаж исэн систем баггүй. Одоо бол одоо хөгжлийнхаа хэрээр суурьшлийн бүс үүссэн болохоор зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлага үүссэн. Үүний хүрээнд одоо шинэ суурьшлийн бүс хаширны шинэ суурьшлийн бүслэг хаана байгуулах вэ гэж одоо шийдвэр гарсан юм дээр эмээлтэд байршихын зөв юм а гэд одоо эмээлтэй эко аж үйлдвэрийн парк бас бүтээн байгуулалтын ажлыгээд энэ хонд улсын нийслэлийн төсөв дээр цэвэрлэх байгууламж болон дулаан байсан хадад бүтээн байгуулалт эхлэхээр мөн тэр паркд ажиллах одоо аж ахуйн нэгжүүдтэйгээ нэгжийн гэрээ байгуулад ер нь үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явж байгаа. Ер нь зүгээр арьс ширний салбар нь бол одоо бүх түүхийдээ боловсруулж чадахгүй байгаа шүү дээ. Ингээд тэгээд одоо усны асуудал бол яг одоо энэ нөгөө арьс ширний салбар маань яг орчин үеийн байдлаар хөгжих нэг амар чухал асуудал нь болчиход байна. Тэгвэл яг усны асуудал дээр яг ямар бас ийм одоо оновчтой бодлого гэх юм уу механизм байж иж арьс ширний салбар маань ингээд цаашдаа яг нэг одоо энэ үндэсний үйлдвэрлэл гэдэг тэр гоё утгаараа хөгжих боломжтой байна. Энэ дээр ярьж байна. Одоогоор нийт гарч иж байгаа түүхийн эдийн 30-40 орчим хувийг нь босруулж ийн гэж үзэж байгаа. Технологийн дэвшил за дээр нь тэр хэрэглэж байгаа химийн бодис маань өөрөө аль болох эко тал руу бид нар баримжаатай. За үйлдвэрлэж байгаа технологи маань тодорхой хэмжээний хүнд металл аль болох агуулгаагүй органик тал руу эдэлэг. За дээр нь нөгөө усны хэрэглээгээ багасгасан маягаар процесс хөнгөвчлсөн технологи гэж бас байждаг. Бид нар гандах технологи гэж бодвол тэрийг хөнгөвчлөө далгасан тэм технологи руу ер нь бол боловсруулах үйлдвэрүүд шилжиж байгаа. Гэхдээ тэрний бол юу гэдэг чинь нэг аажмаар шилжиж болохоос шууд бүр их хэмжээгээр өөрөгдөж чинь бүх бүтээгдэхүүнээ тиймэрхүү хэмжээнд үйлдвэрлэл явуулчихна гэж бас тооцож болохгүй л байна л да. Тэгэхээр аажмаар технологийн сайжруулалт хийгдэж байна. Усны хэрэглээ угаасаа угаалтын арга нь хүртэл усаа хэмнэсэн маягтаа ороод ирсэн гэсэн үг. Энэ хэмнэлтийн технологиуд маань бүх үйлдвэрүүд дээр баг хэрэгжээд 5-6 жил болцсон гэсэн. Тэр одоо хуучин тоо статистикийг харах юм бол 10 жилийн өмнөх боловсруулах үйлдвэрийн усны хэрэглээ болон за одоо байгаа үйлдвэрийн усны хэрэглээг ингээ харьцаад үзэх ямар ч гэсэн 30-40% багасаад явцсан гэсэн. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон төстэй юм шиг мөртлөө усны хэрэглээ тийм хэмжээгээр багасаа явж байгаа л гэж болж байна. Ер нь зүгээр олон улсад одоо нөгөө нэг доктортой хөгжлийн шаардлагууд ч айгүй чангараад ялангуяа арьс ширний үйлдвэрүүдээр бол илүү их тод мэдрэгдэж байгаа хальтайг олон улс дээр ямар хөө сайн практикууд байдаг. Яг тэр нэг усны хэрэглээ ус хэмнэх тал дээр хаягдлыг илүү одоо гэдгийг боруулах гэдэг юм уу? Эргүүлэн ашиглах. Нэгдүгээрт. За хоёрдугаар түрүүний миний ярьсан ус хэмнэсэн технологи, дамжлаг хэмнэсэн технологи. Энэ болгоно л ерөөсөө олон улсын одоо сайн практик гэж ярих уу тийм дээр явж байгаа. Тэгэхээр энэ практикуудыг бид нар бол хоцрохгүй дагаж явж байгаа. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд маань бас нэг сайхан зүйл ярихад олон улсын одоо арьс ширний салбарын байгаль орчны аудит гэж нэрлэгдэх ALWG. Бас олон улсын стандартын орооны ISO стандартуудыг баталгаажуулаад үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт гэдэг тал дээр маш их анхаарал хандуулад сертификат баталгаажуулалтаа хийлгээд эхэлсэн явж байгаа.
нэг дэлхийдээ хөл нийлүүлээд зохистой үйлдвэрлэл, байгаль орчин за энэ тал руугаа маш их анхаарал нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Одоо дахин ашиглах тэр нэг хэдэн хувийг дахин ашиглах боломжтой гэдэг. Дамжлаг болгон дээр түрүүний ярьсан системүүдээ суйрлуулад хоромын шимтэй усаа эргүүлэн ашиглана. За шохон шимтэй усаа эргүүлэн ашиглана тэр процесстой. За тэгээ зарим нэгэн гарч ирж байгаа одоо цэвэрлэх байгууламжаар дамжаад гарч ирсэн усаа өөр найрлагатай холилдуулаад цэвэрлэгэнд ашиглах ч юм уу иймэрхүү маягаар үйл ажиллагаанд ашиглаж байна. Гэхдээ яг нарийн тэдэн үеийг ашиглаж байна. Тэдэн үеийн боломжтой байна гэсэн юм бол яг гаргасан юм байхгүй. Гэхдээ манайх юм болохоор ер нь хэр хугацаа шаарддаг юм одоо. Хугацаа шаардах гэхээсээ илүү ер нь үйлдвэрүүд дээр бол тэр системээс сурлагддаг эхэлсэн. Явж байгаа үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа гэсэн. За ерөөхдөө нэлийн бас тийм нарийн сэдвээр ярьж байна те. Гэхдээ яг уу нөгөө нэг зарим ийм нарийн сэдвүүд одоо яг уу олон нийтэд ингээ өдөр тутмын амьдралд нь яг нөгөө их хамаатай гэдгийг тэр болон ойлгохгүй явдаг штеп. Тийм учраас подкастын төгсгөл ерөөхдөө яг зүгээр яг олон нийт яг одоо бидний ярьж байгаа сэдвээс юуг ойлгох хэрэгтэй юм те гэдэг дээр яг энэ асуудал ийм учраас чухал шүү гэдэг дээр онцолж бас хэлхэн зүйтэй бах те та хоёр. Ер нь түрүүн би хэлсэндээ дэлхийн нийтийн байгаль орчин дээлтэй энэ доктортой үйлдвэрлэлийн чиг хандлага руу одоо орж ийн тийм шаардлага тавьж ийн хэрэглэгч хүртэл бүтээгдэхүүндээ одоо шаардлага тавьдаг болсон байна. Ийм болохоор манай салбарын хувьд ч ер нь бусад салбарын хувьд ч гэсэн энэ байгаль орчин дээлтэй ус баг ашигласан, химийн материал баг ашигласан гэдэг юм уу одоо тийм ногоон үйлдвэрлэлөө чиглэж одоо үйл ажиллагаа явуулах нь одоо маш чухал болоод байна. Тэгээд ийм болохоор манай салбар бол энэ байгаль орчин дээлтэй үйлдвэрлэл рүү одоо маш их эрчимтэй одоо итвэх санаачлагтай ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Ширний үйлдвэрүүд маань нэлийн их одоо зэмлүүлдэг, загнуултгээс одоо бол ихтэй байдал бол өөр болж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тий. Мандалж байгаа шүү. Таны хувьд сонсолч хэлэх зүйл юу вэ? Мэдээж үйлдвэрлэл биднэрт үндсэн түүхийд байна. Гудамжинд нэг өмхийрүүлээд хаях уу? Эсвэл бол ажлын байр нэмэгдүүлээд зохистойгоор тэрийг боловсруулад баялаг бүтээх үү гэдэг бол хамгийн чухал асуудлын нэг гэж бодож байгаа. Мэдээж үйлдвэрлэл эрхэлж байгаа мөртлөө байгаль орчинд лууга чиглэсэн зохистой анхааралтай үйлдвэрлэл хэрэглэх бол орчин үед явахааргүй болсон. Тэгэхээр энэ чиглэл рүү бол бид нар бол нэлээд маш том анхаарал хандуулад үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэнгээ за байгаль орчиндаа бас нэлээд сөрөг нөлөөллөө бууруулад явъя гэсэн тэм чиглэмжтэй үйлдвэрлэлээ эрхэлж байгаа гэж байна. За баярлалаа. За ингээд подкастаа өндөрлөе. Тэгээ яг хөө миний зүгээр харав ухаанаар ойлгож байгаа бол одоо бид нар нөгөө сонгины тэнд очихоор ингээд нэг туулгал руу цотход нэг хэсэг байдаг. Айгу эвгүй хэсэг байдаг ч дүүр зураг жаахан тийм таатай биш те. Ядаж тэр бол ингээд засрах байх гэж одоо бодож чинь дүүнжи зөөгөө те. Ингээд энэ систем гоё ажиллаад эхлэв. За баярлалаа. За ингээд манай подкастын дугаарыг нэрээд өндөрлж байна. Манай зочноор хүнсөтэй аж хөнгө үйлдвэрийн яамны хөнгө үйлдвэрийн бодлогын хэрэгцээг зохицуулах газрыг мэргэжилтэн Сэндавиш. За Мон Ирээдүйн компани менежер яг одоо энэ урьдчилан цэвэрлэх ажиллагаа гардаа хийж байгаа менежер Баттайгаа оролцлоо. Ингээд яг мэргэжлийн одоо юм чухал мэдээллийг бас ингээд сонсогч үзэгч хуваалж тайлбарлаж өгсөнд баярлалаа. За ингээд манай подкастын YouTube чаналыг та бүхэн дагараа лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд баярлалаа.